Тэний юу гадаг олох вэ? Сэддийн авир мэдхээр бидний гоо Даргагийн тав гэдэг хүний аавын төрсөн юм ахын тийм ээ. Тий. Төрсөн нь байж тийм. Тий төрсөн гоо эмгтэй. Тий даргаа өгнөл эмгтэй дүүнэр нь. Эмгтэй дүүнэр. Энэ тэр зандан шоу гэдэг мөр энэ авир мэдээ. Тий сэднэд байсан. Сэднэд байсан. Энд ирчихсэн. Очиж ярьсан юм байна. За. Бирууг очижсэн. Төвдөртэй нууцчихсан надаа. Тэр явжсэн багтаа тийм баг. Тэгээд тэр зандан шоу гэдэг Марийн өөрөө яа мөн жүжижсэн юм. Тэгээд тэр мөрний авир мэд гэдэг энэ тийм чөлтөн илээ тайлбарсан. Автомат эдгээр систем тоогоор мэдээлэл өгсөн. Янз бүр юм байна тийм. Айн. Тэгээд яатаа үгүй ярьжсэн гинэ гэж юм л нэг тийм шин юм болж. Үүний чинь аав тэр сэддийн дэргээ гэдэг нь жижигсэн бас хөрөнгөлөг хүн байсан гэсэн. Тэрний одоо энэ үдээс тоосон зүйлээс харагдаад байдаг. Одоо тэр аваад нэг хөргөн байгаа юм. Одоо тэр Их гараа өргөн ангаад явсан гэж. ангаад явсан. Тэр нь хааны юм гэхгүй. Мэдгүй тэр. Ангагийн хөргөн сургаал гэх юм ингээд тийм. Хав Донтогийн өргөн бамбол байсан. Одоо энэ Одоо цэнд даваад байна. нэлээд хөрөнгөтэй айл байсан шиг байна. Тэр одоо энэ нэр нь байхгүй энэ хоёр нэр. Тэр надмад нацаг гэж нэрнүүд надад чи тэр юмд байгаа. Тэр байгаа. Нацаг гэдэг нь нөгөө лав хөвчүүлж ирсэн. Таацрах хоёр. Айдны Надмад нацхын одоо мэдхгүй байна. Хинийх нь Айл гэсэн тэр томжоо наач юм. ээж гэдэг. Тэр хоёрын хүүхдүүд нь альнд нь хоёрын нээж нь мэддэхгүй байгаа шүү дээ. Ямарс энэ нэг ингээ хангатай гоё зэгцээд ирчихжээ. Миний даргагийн хүүхдүүд гэдэг шүү дээ. Тий. Даргагийн хүүхдүүд тэр Жигээ айл дөрөвдөж явсан юм. тэгээд хоёр хүний нэр нь байхгүй. Нэг нь Андаа гэдэг. Андаа нэг нь тогмод. Андаа нь юм уу тогмод нь юм мэдэхгүй. Тэр нөхөр ер нь нэг жаахан олон хүүхдүүд таны болдгоо нөхөр байдаг шүү дээ. Тийм байсан шиг байна. Тэрнийг тухайн их тийм таатай дурсаж ярьдаггүй тийм усур ийсэн. Тэр ямар сайн ирэхгүй юм байсан юм уу яасан хараа татаа дуртууд. Тэгэхээр тэрнээс болоод тэр тогмодын чөлөө андаа чөлөө хонь хариулж өгчсэн чи хат мураад таарагдаад тэгээ морин дээр тэгэн жирээд гадна өгчсэн гэх. Тэгээ тэрнээс нь хойхон нь юу яасан өвчөндөө мууцсан байсан юм. Тэгсэн бас л та тийм нэг гам мама батсан байх гэдэг. Одоо тэр хүнийхээ юу жаа. Айлын хүмүүцмэрч байсан. Тийм үү. Би тэрийг сайн мэддэг байхгүй. За тэрийг дараа нь яриад өгөөр. Тэгээд яасан ч юм шүү дээ. Одоо хоног үнэ шин. Хөө тий. Тэгээд тэр шөндөө үсгэж байгаа. Тэгээд нөгөө ерөөсөө чимээ гаргаж болох. Чимээ гаргах. Манай аав ярьдаг. Тэгээд зүг чигээ зааж өгöd гэсэн. Тэгээд тэрийг нэг сайхан яриад таа. Харин тэгсэн тэгээд аав чинь тэгээд мөрөөр тоороо аваад. Бамбус ерөөсөн тэгэл тэр хурд амьд юм. Гурван үг алдчихсан юм лээ. Үндсэндээ тэр нөгөөдх болохгүй юм ийс нөхөр чинь тэгсгээд шороо орнгч ус юм яасан гэдээ алгасан гэж. Тэгээд одоо тэр нэг нь хатан дарагдчих واخхой. Нэг нь дайн үрэгдээ. Нэг нь шоронд яваад алга болоо. Аав чинь олон жил хөтсөн юм л шүү дээ. Амар. Хамгийн сүүлд нь ингээд фильмийн үзүүр нь ооччөөж тэгээд хүн бол босч ирсэн гэж хийж ярьдаг байсан. Ирээд үсэг хийж чаддаг байсан шүү дээ тийм. Өшөө хамгийн сүүлд центрын мэдээр танаад очиад харагдаад байгаа. Би тэгэхэд байсан юм. Аягүй лайд. Ил үсэг хийж чаддаг байсан байх. Алгадлагаа гэдэг ажаахан хаалцсан юм учиртай сум бичгтэй гэж юм. Гэлээсэн юм бид цэнцэн мэдээд хамгийн сүүлдээ уулзалт дээр байсан шүү дээ. Тэгээд дуулж өгнө гэх. Тэгээ нөгөө хөрөнгөлгөөс үүдийг дуурай. Алгадлагаа сүүлд ингээд дуусч аргатлгаа гэж дуулаа. Сэрэ хандаа юу чинь үгүй тийж жоохон нэг юм шүү гэж. Тэгээд юм болоо байсан.
Тэгээд ичид ирээд ярьсан чинь энэ гон бол чинь хэмжээний үзүүр тал хэсэг нь ойлгочоод мөр гоод орсон. тэгээд араа гэж тэгж итгэж хүн болсон юм шигтэй гэж тэгж ярьж ирсэн. Тэгээд нэг бас нэг атааж өгтөө тэгээд тэр үнийг хөөхт юм бас нэг тийм юм нас болсон шүү. Тэр үзмэрч байсан. Тэр нь болохоор байна шүү дээ. Одоо дэлжгийн жаргал гэж байна шүү дээ. Жолооч тий. Тэгээд тэрний энэ чинь одоо тэр тээлийн чулуун гэдэг. Хүүхнийх нь ээж байна шүү дээ. Тэгээд тэр дэлжгийн жаргал хөөхний ээж нь тэр одоо хөгшин байдаг байсан. Манай авдар залгал олон жил айлаа байсан. Тэгээд яг тэр үнийг чинь ягаан ээж гэсэн. Тэр бамболгаас үлдэн надад гэдэг ягаа гэж хэлсэн. Тэгээд чулуун мот гэж одоо хэр үднэр яхах тасууж одоо малын чи. За. Хэр. Тэднэрээ лийж байсан. Зорчтой чөтнүүд юм. Тийм л. Тэр чулуун мот гэж итгэхдээ тэр охин суусан бохгүй тэрний нөхөр нь болохоор юм үздэг байсан. Баяжгаар ярьсан тэгээд хоёулаа чимээ гаргах юм яа. Нүч. Тэгээд тэр нүүрсэн буудлыг тэгээд юм хаагцсан шиг болчихсон. Тэр нүүрсэн магаш нэг. Үер урстай шиг үргэлж айлтнаас хаагтал хийсэн. Хаагтал шиг. Тэрний уртлын тэр нэг сэжиг яасан юм болохоор натгах. тэр хүний одоо сэтийн дэргээ гэдэг айлчин гэдэг хүүдүүдтэй мөнгөн хэрэгтэй юм байсаар цэгчихсэн. Тэгээд нэг тэрийг дотор ингээд хураагаад авчдаг байсан гэж. Тэгсэн чинь нэг хэмцэгтэй гар хэмжээтэй гэж хэлдэг тийм. Тийм ингээд толгой молгой нүдүүд мэдчихгүй тийм. Одоо нь олгох хэлсэн. Чиг нэг хашгирч шууд юм олоо төлөөс өгч та би багч өгчтэй тэр яриад хэлж байгаа. Тэгээд ингээд бүх имэйлийн ингэж сүлд байна. Реквесттэй хөлмийн сувсраар нь олон гэл. Тэгээд гаргацсан гэсэн. Тэгээд энэ юу болов яав юм гэж яасан чинь тийм үсгсэн. Бол яг хажууд нь ажилттай тэр зүмэрч юм тийм. Тэгээд л шүү дээ тэрийг хэд хоногийн дотор эргэж юун дээр битээ очороо гэхдээ танаа авч навцсан шиг байна. Юм мартсан. Тэгээд авчихсан гэж хагочсон юм. Гол орсож юм бол нэр болчихсон. Тэгээд би энэ модал очноосаа хэлбэл тэгээд ар нууруугаар таараад тэгээд ерөөсөө өвөл байхдаа үер урсцсан юм шиг бүр ингээд тийм шар муу цэж муу гацны гаргаар аваад хул алчихсан. Хайр өвч амар тэнцэж шиг юм болчихсон. Яав яа. Тэр гэж яагаад тэр ижинүүс тэгээд аваа яга гэлжиж яагаад хүүхний ижин борличэндээ тэр найл биш. Тэр хөгжиж аваа амьд байх тэр төлөөсөө тэр амар байсан. Тэрний өдөр нөхөр үздэг юм шиг. Үзмүш тэр амьд юм үздэг. Тэгээд яг тэднийхтэй ай байгаа орж ил найл байсан. Тэгээд шүүний өстө чимээ гаргах уу үнэштэй дотор. Тэгээд ер нь тэр 8 ярилж ихний тэр юм дээр авч нэг юм муу байсан биз? Хөөхгүй байхгүй. Дойцсонхгүй. Тэр 8 цэрлцсэн шиг байна тийм. Жигээр нэг хүн жигээр 8 ээж гэж шаруу шахаад тийм. Тэр юм үстэй мэдгүй. Нацаа юм сэт. Тэр чинь саргатан одоо дадлын хэдтэй гошин байгаа одоо нэг янж саргатан гэж хэлсэн байгаа. Тэр саргатан гэж манай буудлаа бидний буудлаа аваач аваагаа. Тэр чимэд нөхөдгүй хань нөхөдгүй одоо нахай нөхөдгүй сүлд тэр хотын үлгсэн гэж байгаа. Намхах гайхалтай тий. Эндээс өөр ойлгомжтой. Хоохорч юм гэдэг байсан гэж байна. Тэр нь бас хөөхдгүй. Тэгээд бас энэ чигээ ч гэртээ багтаа өвчээр гэсэн. Тэгээд
Тэгээд яг өвчөө төгтсөн байна. Тийм л тэгээд хөчөж ирсэн. Хоохорч тийм. Юу цаахаар юу гарна яг үнэн байж асуу мараа гэсэн. Цаахарч юм байсан ч нэг юмшиг дээрээс хийж. Тэр юу юм бэ гэсэн чинь тэр эмэгтэй жагдар ихтэй бас хайш наруулах гэдэггүй. Бас нэг энэ даши нөхд юм бодоо гэж ахнаас хоёр настай болсон юм доо. Ямар сөрөнгө хөвгөд гэдэг юм чи надад авсан байсан юм аа. юу юм чин гэдэг чинь аль юу юм чин байна. Юу юм. Араачих яваа. Тэгэж. Тэрний чинь Араачих хөвгдүүд ч одоо дэжин талаас аваад хоёулаа төлөө. дулам гэж хүн байсан юм. Юу юм чи гэж. Юу юм чи гэж айлгуулсан юм лээ. Тий. Тэр араа зит араа зар диж чи бог. Чи бог Сүмбараа. Яг 90 жилээр л яасан байх. тийм намар. Дуучин дөржгээ сургуулахаар баталцаагаас бол Дуучин дуучин байсан хүнгээ сургуулахад бол өөрөө дэмгэж ирэхэд л юм шиг л. божигрыг хийх гэж. Асрын уу явсан. Бод. Дуучин дэж доор том байсан гэдэг. Чээс нэлээ Доор том бороо хийж. 10 гараа айлгах яваа юм л болчихсон. Нэг л хөттэй. Тэрнээс л үчиж махаа. Тэгтээ өгдөөс юм дээр мэдхгүй. Тэр тэгсэн чи тэр доод хүний гэдэг хүний чинь одоо тэр хин ч гэдэг. Одоо тэр мулха гүснээс гарсан одоо нэг хин гэдэг үлээ. Нөө байлаа. Одоо төвшин хөөхтэй хөрөвдөж тэр тэгдэг. Яди дооджихын хөөхтүүд байх хэрэгтэй. Доож гэж хүн байсан. Тэр би ч болохоор одоо тэр чимээ энэс чахсан. Тэр мулха гүснээс гарсан юм шүү дээ. Тийм үү. Гурван хөөхт гарсан юм лээ. Нэг нь болохоор тэр адуучин батаа ирсэн суудсан юм. Адуучин батаа ч өөрөө биш юм уу? Биш. Адуучин батаа ирж өгөн. А хүүхэн юм уу? Шар хүүхэн мэт. Тийм. Нэг нь одоо юм бэлээ. Аахур гэж хэлсэн шүү дээ. Манай хний. Тэгээд төлөвлөд надтай. Тэр чинь тийм. Би нэг сэвэн шинжлэхэн живж байгаа нэг сонгуульд байхдаа. Нэг зуны амталтаар мөнгө олох гэж явж байгаа. Хүнтэн гарны гэр байдаг байсан. Тэгсэн чинь манай том охич өгөх тэгээд ч сүйд болоо. Хаалцаа хийж болж байгаа. Билэг мэлэх болсон. Тэр чи ямар хаалцаа явуулж байгаа вэ? Тэгвэл тэдний хэлээ гарч ирж байгаа. Дojil. Тэгээ түмэн яраад л хинтээ тэ тав бүчөндөө суудаг гэж юу яахаа бол үнэн. Багтан багтуул хоёроо. Тийм яахаа бол хоёр баг. Хоёр гурав дахь сүрэг гэж. 91 он 92 94 Үхэр тэрэг ажиллахаар олон жил хөтлөлөө. тэдний ч бол хүүхэд байсан юм чинь. Тэр болохгүй юу? Аав тусалж байсан. Тэр чинь 16-тай ич 18 хүрээл ганцаараа байж байгаа зэрэг явж байгаа. Энэ ч юм уу үлдээ явахгүй гэ. Манай ч өдөрт нүцэн өнгөд байгаа. Тэр гомд хүчээл 65 тал энд ирсэн баг. Тэр байр сарч ирсэн. Эхлээд 12 3 гал ажилласан юм чи гэж. Унсан. Нүглээ хайгаар устдод үгээс. Студ сайн. Өнжөөл зүүн түрүүнд манай тусчирч ирдэг. Аймаг ламнаас хөвгдөөсөн тэр дэмжээ ламнаа тэгэл хоёр лам байдаг. Өндөр үгүй. Тэр нүглийн байр дээр тийм. Тэднэр дүүдэг ягаамаа гэл өөд ахгүй нэг тийш байна. Рохша яа тааш гэдэг болоо тааш гэдэг үг юм. Тэднийг баян дөрөв мантахгүй баян дөрөв. Мантахгүй. Танаач байсан шүү дээ. Тэр чинь Одоо энэ хэтгааны айдын хатам тэхан Лэтрус авт мөнгө гэсэн юм. Тэгээд сар усын зорчол нэг айлуулаас 5 төгрөг авах. сам дөрөв тоосон. Тэгээд артайлаа хоёулаа мөчөө хийдэг 10 төгрөг өгдөг гэсэн юм. Ламнаас та айдын юм өгдөөсөн болохоор самнат өгдөөсөн. ер нь их тусахгүй хөгжсөн юм гайхаа даа гэх. Тэр мантахын тэр цогтоо модоо гэдэг байсан. Тэр мантахгүй чи ерөөсөө нэг бай. баа хэлдэг тийм. Манай ажхан бас мохоо байна. Манай тэгтэл ан их гарч өгдөөс юм. Тэр зочдууд муудлаа аал мод энэ тэр юм их гараад байгаа юм баг тийм. Той өөрөө юу ч үзээ.
Хийсэн. Арай хаалтгүй шүү дээ. Аав чинь нэгдлийн төлөө хөрөөдөг. Мандахгүй тийм. Тоглож төлөө хөрөөдөг байсан. Арай их хаалт гэж байна. Яа галдаг нь. Ер нь арай юм. Шоргоод тэгээд галт малч ийгээд. Тэгээ гайгуулж байна. Захиргааны зэнэттэй байгаа. Одоо сүлд мөжий бол. Одоо би 70 ёстой. Тэгээд чи юусэн гадаад юм галгатай байсан. Анхлээс 80 дандаа галгаа. Би дандаа тахтай бас усуудаг. Наад буудалд модхор буугаа авгаанууд Юу хүзээр үстэй. ганц идэ нэмээд бичүүлдүүлээс эднэ зайд. Дээдл нэрээ гайгүй. Миний доотлол нэрээ. Дандаа тахтай далхаа өгсөн. Ой далхыг дээрээс. Ой далхыг бөөр гээ. Дугуй ядлах. Тэгээд дуугаад заримдаа Гурав чиглэх гэлээ. заримдаа таалаг өгдөгсөн байдаг. Тэр бодвол тоотой байдаг байсан. Хазар ооромтой юу тэгээ. Тийм байсан. Тэгээд дотор байлаа өгдөгсөн. Арах шүү дээ. Дотор байл. Тэр бууд модлаад байсан. Тийм баг. Тэр чинь бас тэгээд атур замтай байсан шиг байгаа юм тийм. Тийм. Сургуулийн усыг зөөдөг байсан. Сургуулийн галтгаа. Угаалах гэж их усанаа өдөрч хийдэж явдаг байсан. Хүүхдүүд хажууд нь уснаас нь жоромд байсан сав барилгүй гэдэг. Харин шалах суугаж хийчих гэж аас гэж. Тэрэн дээр ороод ороод зарим нь хотлаагаар суудах сард нь батаг ямар ч хүүхдүүд зарим нь усахгүй болохоор шатаа хийсэргээд тавьдаг гэсэн хэлээд. Нэр чаддаг юм байсан. Усан досц тэр арахгүй шүү дээ. Шалах хийсэргээд хийж байгаа. батаг очилгээ янараа горчилгээ алхацдаг тийм. Тэгээд эргэж чаддаг юм байсан. Тэгээд гівтчихдэг гэсэн хөлтөр дээр. Би өөр нэг бор албаа юм уу? Соромгоо гэдэг үсэн. Тэгээд нэг гаран дамны гал тэгээд айч чадах өөрөө шүү дээ. Бомбоноор явчихдаг. Соромгооч. Чи муухай шиг хөдлөхөр өнөө асуудал байж байгаа. Нөгөө усны шин дээдлээ тэргээ агууллаач гоо. Тэр хөдлөгөө тэгээс нөгөө хаваа шидэг хаваа. Хаана яа гэж шидэг. Сайхан зовтой байда. Холдоороо уудлаач орлоош гэж. Шараа олголоо шүү гэж юм. Намаа гэж амтай класс юм уу даа зөө. Зөвхөн яваад ирээд өөрөө Талчгааг яагаад тийм юм гэж байна. энэ чи миний чи яасан ийм чи одоо энэ бонд гороод Тийм байж тийм. олдох юм шиг. Тэгээ талчгаа. Тэрээс дэлгэдэг гот байсан. Талчгаа гэдэг юм гэж их ашигтай гэж манай ичдэг гэсэн тийм. Тэр Талчгаа. Хүүхдээ талчаач. энэ бямзойд нэг одоо нэг хацацад үдний нэг айл өгдөг юм. Тэр бямзой чинь өнгөрч ирсэн гэдэг. Тэгээд тэгчихсэн. Манай ичдэг. Юу вэ? Тэд бямзой тэгээд наад тэр ичиж тэгээд дасууд болсон. Янзуу шаа бааваа гэдэг. Бааваа. Тэр чижин зал өнгөрдөг. Тэр бааваа чинь тэр хацсан судамгаа аавар гэсэн. Болоотой ч юмсээс юм. Бааваач нь судамгой тахтуу хоёр байсан юм шиг. Яах дүү? Тийм ба. Тэгээд онхраа баймз чи дүү. Хүүн тий. Хүн. Бааваагийн хүү. Баавуу. Одоо нөгөө Читэш гой. Тэгээд тэр бааваагийн онхраа баймз. Бааваа сайн бүтэн хүүхэд нэг юм биз дээ. Читэш хачин. Чигээ зөөргө. Тий. тийм үү. Тэгээд тэрний сүнсгээд айл зүуд болдог байсан. Тэгээд намайг нэрийн живжсэн чинь сүуд болоо. Шүлгэж бол анна. Гайх. Ижимний сүнс байгаа юм. Сүуд болдог. Тэгээд манай ижил яси гэсэн. Тэгээд дүүдлээ танай ижил гэдэг яалаа. Тэгээд гарсан юм. Тэгээд болоод л байдаг. Намайг тэгсэн. Одоо хэлхий нарсан нэг тийм биш. Тийм. Манай ичээр дигдэг байсан. Дайлид л болоод Талчгаа гэх. би нүсээ авчихсан. Цөг хийдэг зэрэг байна. Ийм зугаар бач юм шиг. Тэр чи ямар хайт багтай байсан биш үү? Би тийм. Стадиком. Да махалчаар юм хийхгүй болсон гол. Тийм. Тэгвэл тэр яаж байгаа. Тэр чисэн. Талчгаа гэдэг ажлаад байсан тийм. Үгүй хараа идэх байсан юм шиг ичиж идэх байсан юм. Энэ толгоо орд. Тэр бодотаа шатс гэдэг анхаар тэр
баа болоотаа өгдөг юм уу? Тэр тэгсэн чинь тэгээд зүуд гэсэн чинь тэгээд тэгсэн чинь төлөө жаран тэмдэгтэй гараад ирдэг. тий. Цаа яг хөө. Тэгээд энд болоотаа гэж. Энэ нь асуугаад байхааргүй гоё тоглох биш чи. Манай хөвд би өөрөө төлөө Тэжтэй юм. тийм нотаа гэдэг нэг ноор хашийн нотаа. Машаа хөвчтэй биш чи. Наад болсон байна. За. Тэгээд дашир чинь төмөрөд юм билээ. Тийм. Замд шоу гэдгийг ч юм бол дашир чинь надад гэсэн. Тэр бэрваа гэж юм. Манай борхаа байж ийдаа чи юм таах. Ийдаа гацсан зайд тагтаатай очиж яваад ах トゥ нэртэй баяр болсон дөрөв дөрөв. Чулуу баяр тэр ах トゥ өнтер гэлээд өгсөн чи төмөрлөлттэй явж байгаа болсон шүү. Аварсан. Тэгээл ах トゥ нэртэй уулзах гэж яваад таацсан. Тэгээд асуусан. Ямар цаад үгийг юм гэрдаа гэлээд гэсэн тийм. Хуар мөртэй ингээд янз гой мөртэй. Чулуу гоч янз гой дуу. Удаа дээлтэй хилэв малгайтай хүүхэн. Анган наатамаас. Манай авдаг. Манай авдаг маач энэ ирээл хоноор байдаг гэсэн юм байна. Манай авч зүйлийг адуу гэж ирсэн. Их баян юм байсан. Өнгөрөхт манай очиж ирсэн хөхтөр маагаан гэдэг. Тэгэхээр 14-гийн бодлыг дэлгэж ирсэн. Яагаад хацсан гэж тэр маагаан талт хийж 14-гийн бодлыг хэлсэн. Манай авдаг тэр баян байсан мөнгнөөс нь 14 бодол тэр үедээ 14 Хотон бод. Мянган бодол жисм шүү дээ. Өгдөг нь тэр маагааны тэрхэн өрөнгөн тогтоогоо 3 эмэгтэй өгдөө. Энэ одоо 2-8 дөө нэг юм байхгүй. Одоо баатар чиг нь болохоор тэрэн толгой гэдэг нь болохоор бамбар борох гэж тэр үлдээсэн юм. Тэр одоо аюул үүтэй. Тэр энэ тас. Тэр сайн мэдхгүй юм чинь тэр ингээд болохоор ингээд 70 80 гоччулыг мэдхгүй. Энэ хэл нөгөө наацаа гэж бүр нөгөө хэл болоод. манай хотод энэ жил бууж байгаа зайл. Тэгэл ах トゥ үгүй гэдэг. Тэгээд юуны төрөлтөөс тэгээд лавсан чинь манай аав чинь сондөр гэдэг нь таад юу юм гэсэн чинь миний хуурлаа штэ. Тэрний чинь төрөл баг. Жигээ болохоор манай тэр сондөр чинь хамгаа том сондөр чинь. Тэгээд энэ чинь тах. Тэгээд намгаа тэгээд ганц юм ихтэй яг дуртай чигээ би хайш наруулах гэж байсан. Хаана ямар ч гэсэн өнчөг гоцсон байх. 2 настай үлдүүлж. Дойж үед 2 настай гэж хэлээ. Тэгэхээр дойж 2 настай байх өнгөрч ирсэн гэхээр ч одоо Энэ чинь тийм байх. Тэр чинь нэгэ дээр гэж хүүхдүүд нь багтлаа. Тэгээд жаахан холоос иржсэн баталцгаас иржсэн юм шүү. Тэгээд нөгөө яг өөрийнх нь төрөл ах トゥ нэрний хүүхдүүд мэдээ. Гэтэ Их талах トゥ гэж. их талах нэг юм уу нэг юм баяа дээ. Хоёр хүнтэй байсан. Хоёр хүнтэй байсан гэж байгаа. Тэр баталцаа гарсан. тэрний нэг нь танаа буурлаа. Ээж тийм үү? Тийм биш байна. Одоо л ээж мэдчих чинь тэр айгуул тэр сад зөбөө нэмж байх. Баталцаа ахнаа. Бодолтой ч бас албатай төм ярлаа. Бодолтой албатай төм ярлаа. Том багваа гэдэг нь тэр ер нь чих хийж байсан. Чих багваа хэн нэмэгдэхгүй. Нацаг надад хоёрын нэг юм болоо гэж байна. Надтай багваа хоёр багваа нэг нь сондорж их нэг ярьчих шиг байна. Хоёр багваа байсан. Ер нь Одоо ингээд яг энэ дээр яасан юм даа нэг дээр сайн залруулах. залруулах Одоо энэ цааш шууд бид нөө
Мэдээд яах шиг гэж шаардлагагүй. Мэдээд яах шаардлагагүй энэ цаанаас нь мэдээ ирэх гэж ч юм ярих байхгүй. Тэр мөндлөс одоо тэр охин бүгд гэдэг. Тэр зайлэр намайг уур татах гэсэн. Тэр баярлалаа нөгөөхнийх нь юу ирэх үстэй тий. Баярлалаа нь хүүхдүүдийн чи юм дээр ирсэн байгаа хэ. баярлалаа хамгийн том нь гэж байна. Тэгээд дараа нь бор байсан юм лээ. Тэгээ одоо баяр тогтох нь тий төрөө чи юм байгаа. Аа гэдэг баяр тогтох нь. Баяр сайхан таац их юм. Нямсар гэдэг нь Одоо тэгээд энэ нэг тэр юу байна оролцоод цааш хөтөлбөрт нэмэрхүү хүмүүс байсан юм аа нэг сонирхуулж байна. Тэгээ борлын чи ижийн талаас бол хүн байхгүй. Тэр одоо энэ чинь дээрээс загсан юм. энэ дарга гэдэг хүний тэр 7 хүнийг охины нөхдөдөөсөн салбарсан юм авчих юм. Тэгээд багш байгаа юм. Тэр дээр бол одоо ямар маргах юу лөө маргах юм. тогмод андаа гэдэг хоёр хүний хоёулаа үр хөвгт байхгүй юм чинь тий. Тэр хоёр жилийн айгуулын энэ хоёр нэг юм. Шивш. Тэгмээ дандаа юу ч юм болохоор амбуураа ижин тэр төрсөн ахнаар нэсэн. Ваа, нэрмэс юм. Тэр нөр хөвгт байсан. Тэгээ савгаа хамгийн бага нь тойж. Тэгээд тэрний биеийнх нь жигээ. Тэгээд тэрний биеийнх нь авч юм байсан байна шүү дээ. Тэгээд Ангаа биш хавгаан. окей савгаа. Тэгээд манай боор гэж тийм ээ. Тий. Тэгээд ангаа байсан шиг байна. Ангаа тэр хоёрын дунд нь байсан юм. Дунд нь байсан ба. Дунд нь байсан шиг байна. Тогмод гэдэг нь нэг ангагийн дүн байсан баг. Антай хамгийн том байсан. Антай гэдэг нь юм байсан гэдэг тогмодны эдийн хийсэн гэдэг нь юм байна. статодоо гэсэн чинь яг долоо хоног байчаад байхгүй юу тэгээд яаж юу гарах байхгүй. Тэгээд за хандаа том байсан гэдэг тийм ээ. Ангаа яг тийм таарч байна. Ангаа тогмод тэгээд мөнхням тэгээд хагва тэгээд бионцоо тэгээд цэрэн жигмүүд тэгээд цэрэн дөрж ингээд найдаж байгаа шүү дээ. Тэгээд 8-аас 7 нэг охин. Тэгээд дараагийн үе дээр болсон чинь тэр данзан гихсэн нь бас ямаа байдаг. Гэсэн чинь тэр данзангийн хөөхт гэсэн чинь өдөр хамдаа бас тийм юм. Мөн гэж одоо ганц би яснаа чинь надад ч наасаа чинь тодорхой бичсэн. гэсэн чинь 7 хүүхэн нэг хүүхэн л алдахгүй юм да наа. Айдуу би сая хасан чи тийм харагдчихлээ. Гэтэ яг нэр мэддэхгүй байгаа юм явчих л та. Тэр ерөөсөн тэгэхээр чи төрсөн ах дүүсийн хүүхдүүд бас багхгүй тэрээ чи тий. Тэгэл тэр манай буурал ээж л тэр мөн содсон гэдэг нэг зовоод өгсөн шиг байна. Нэг ахын тухай яриулах гэж. Нөгөөх нь одоо ярьж чадахгүй яг. тэр гаасаа өгч. Онж гэдэг юм уу тий. Тэр ганц нь одоо нэг байгаа юм. Баяр тогтох байна баяр. Одоо тэр мөнгө содны хүүхдүүд ямар болсон? Одоо баяр тогтох гэж байна. Туранганы хэд огоо гэх юм. Туранганы сая огоо гэсэн үгтэй нэг хаалт бүтээр хэлсэн чинь одоо батан гараа гэх. Тэр хаалтан тийшээ би ардын тэмдэг гэсэн. Туранганы баяр сайхан болохоор таац юм. Ямар баяр сайхан гэдэг нь. Шатарт гочтой юм. Тэгээд ням сүрэн гэдэг нь болохоор тэр нэг тоо өгч байсан нөгөө тоо авахгүй. Яг энэ ургийн бичгийг бас хамаагүй бас нэг их хамаагүй тарахтын юм. Тарахтай юм шиг байна шүү. Тэр өөрсдөө тарах штэ. Тий. Их тарах бас нэг юм сайн биш. Тэр нөгөө төрлийн уулзалт гэдэг юм уу хийгээд шаардлагагүй юм лээ тий. Нэг хэсэг мод боллоо шүү дээ. Тэгээд тийм уулзалтуудыг харж байгаа. Өөр хүүхдүүд нь хоорондоо цаажаа сүмчтэй. Тэр нөхдөд гайгүй шиг байгууд нь нэг
хаасаа арагаан гэдэг нэг асуудал шийдэл очиж байгаа усуд биш үү? Тэдүүд нь болохтой онцрын нэг яг дэмэрхүү болчихсон. Тэгээд чууд яг ингээд асуултууд болоод тэгж байгаа юм маш их таадаг. Тэр үеийн гоц юм. Барай чууд сайхан заа ингээд ярьж өрөө тийм учраас нэг яриад байгаа юм шиг. Би бол тэр чинь боцсон шүү. Тэр сонторж гэж би яагаад сайн мэдв. Би битгүүр авч ирсэн тэр хөлтэй. Минь би таньдаг ч боожгоо. Боожгоо авах тийм. Би дараа боожгоо гэсэн чинь намаа хараадсэн. Намаа таньдаг байсан. Синчи боожгоо юм. Би ям дууг жисаа. Оо их чинь тэгсэн чинь би тийм учиртай юм байна. Тэгсэн чинь хөдөө байдаг нөгөө төв орж ирдэг. Энэ жил нотно би нэг тэр көсөлтэй чидэл цааш. Бэнкэн дарж байгаа. Өөртөө бас буцаах ингэж байд юм л шүү дээ. Өөртөө байдаг. манай чокагийн авч байгаа хадуу гож байгаа шүү дээ. Тэр давхсан бүржгээр авах уу? Тэр давхсан хож. Тэр манайх мөрдрөө ямар юм байв гэж. Тэр дөрж гэж үнийг юм дөгөж байгаа. Нөгөө тагмд чилүү тэр хүний үр садууд нь явж идэв шүү дээ. Тэр үчин ерөнхийдөө тэгээд нэг сайн ирийн байдлаар л авахсан ч үе гэсэн шүү дээ. Даваагийн сураг алга нөгөө одоо нэг сураад байгаа. Тэр бол шүү дээ хил даваагүй. Хил давсан гэж ёстой л байгаа. Шал авлаа. Тэр их шууд баймар давж ийсэн. Заавал хүн үзэх Өө тийш гадаадын юу шалгадаг. эрдэнэ харьяатын газар гэдэг үж байгаа. Тэд чи шалгаад ингээд за ерөөсөө юм хүн даваагүй. Хил гараагүй. Ажиж зурхсаж. Бичигээрэн солиулсан тэр юу ч байхгүй. Хөөж улаан тохиол тавьсан гэж. Шорон байна уу? Байхгүй. Нөгөө сурггүй танихгүй зогсц гэдэг шиг юм болсон. Нэг ууланд л би нэг айлд оёнгод боо. Тэрээс бүр юугаар гүйцэтгэх ажиллагааны шугамар хүртэл шалгуулсан шүү дээ. Тэгээд ясна одоо над тэр юу төгссөн гэж байхгүй. Байхгүй. Тэр бодлоо. Юу төгссөн гэж. Байхгүй. Барилгатаар ажиллаж тийм ийсэн. бүр тэр хамгаалалтын албаны бас нэг тийм сургалт хийдэг юм шүү дээ. Тийм ба. Тийм юм хамаарсан тийм юм юу ч байхгүй. Тэгэхээр заавал мацууд дорж шүү дээ. Бичгүүрээр дор. Цэрэндагийн даваа цэр ингээд регистрсэн би яасан чинь. Тэгээ нөгөө цэргийн даасан нэг хамтдаар бол хвцтай зураг тийм зураг мөрөнд хүртэл юу гэсэн. Тэгсэн чинь хил давсан юм байхгүй. Шоронд байхгүй. Бичгүүрийн зэн зүрийн юм яасан юм байхгүй. Тэр одоо нөгөө танигдахгүй юу нэг эзэн тогтооглоогүй тийм цогцснууд бас зөндөө байдаг юм ба шүү дээ. Тийм. Шуулчихсан байдаг. Тэгэхээр зураг нь байгаад ингээд хайж байдаг. Тэр дотор нь зургийн тулгалт ирээд байхгүй. Тэр одоо бичиг баримтсалдаад нөгөө нэг орны хаймаг яваад байсан тийм үү? Тийм юм өмдөж байх. Гадаад асууд аваа. Тэгээд өөрөөлөө бохтойд гэн хашиг. Нөгөө Тэр гадаа тийм жоо чонхон болж байгаа. нөгөө уулын мохортлоо байгаа. Энэ хотод ч гэсэндээ одоо ер нь тэгээд Энэ хагай цэгмэгээр бол одоо ямар ч хогийн цэг гэхгүй юм тийм одоо ингээд харуул манайхан хийгээл хэрвээс гардаг усуудад бас одоо мэддэхгүй шүү дээ. Мэддэг хүн олно гэж байх. Даваа чи хотоор өөрөө яваад 3-4 өдөр яваад энэ олон нөхний хаана байгаа. хаан байгаа юм. Тэр үлдээ зоод 3 өдөр явуулаад ерөөсөө таах. Тэр нэг амьдрал нь доошоо орчоогүй хуу доошоо орсон бол дуум гэдэг. Тэр зүгээр боломжтой л яваа. Тэгэл эцгийн дуураас нь жахан зөөр үлдээ юм хац тийм. Үсгэн. Үсгэн. Гэтэ манай хинэтлээ тийм тэнүүч юм баймар гэсэн. Би Тэр юу миний үед мэдхгүй би ямарсан. Сумана
Дөө байх. Дүүг дотор тэгэж гэрээс гардгүй юм бол ах юм. Гэрээс ах. Багийн аллуу байх гэх нэг дээдсэн үст. Тэр хүүхдээс тийм нэлээд ярьсан гоо. Тэгээ ямар ч сан тэр 90 сууж ажлаа зогсоогүй. Одоо сүүлд яаж надад чи өгөхөнд байж тээ. Өгөн талбарцсан л гэдэг шүү. За би мутхаас нь Юу игээд энэ та хоёр? Биш нэг тэгэд онцсон жаа. би бичлэгтэй тэр юмнуудыг маргааш Манайс нэг амралтын өдрүүдээр нөгөө үүндээ бичүүлэхгүй болохоор хамгаалалтын албаны хэмжээнд оруулахгүй ажиллаа оруулах. Тийм. Автобусаа. Нэг тийм. Ажилтаа бичиж орон шүү гэж нөгөө тавдах өдөр мэдээлэл. Би хоёр дахь явсан яг би хашаа ярих байхгүй шүү дээ. Би танд яана саяын кино байна тийм ээ. Энэ кино телевизээр гараад ясан үзсэн мэт. Үзсэн. Би чимэл хэлчихсэн чинь 11 ярьсан. 12 сар чимэл хэлчихсэн. 12 сарын 20 хэдэн үе гэсэн тэр одоо нэг шатар зурж ийм дүүл гайхаж байна. Тэгсэн чинь тэгээд нэг цогцож суух. Юу наад хоёрын тэгсэн чинь тэгээд би өөрөө суух тайварсан баг. Нүдээ автаа адилхан хүн байдیں۔ Би дээдүүн ингээд харахад хамаагүй амар адилхан. Уулчигдэр харна халчаа хоёр зэрэг давхтар чи давхан гараад. Яхан янзтай автаа адилхан байдیں۔ Гац тэр өгөл үлчээр гараа шидчих. Тэгсэн чинь тэгээд дээр үед уулцсан хэлээ тэр ихт багт нь одоо эрэх даваа хоёроо очиж хэлээ. Тэгээд 10 тэр үедээ бодвол 10 төгрөг авч өгчээсэн. 10 төгрөг тэр багт. Угсаа алтны уурхад ажилладаг байсан. Тийм. Тэгээд тэр хоёр Галагт ажилладаг. миний ах дүү. Ирэхээр хичээд гоё хотол их юм авчирч өгдөг байсан. Айлтар хүрсэн. Тийм. Анаа мэддэг юм л тэр юм. Анаа тэр дахин точтой юм гэдэг тэр таахай дээр. Оо би чинь нэг гэсэн нэлээд торцсон шүү дээ. Чи тэт юм тий 2000-аад оны ихээ тий. Тий. Амьдралын сүргээд орсон байсан. Нэг хүүхдийн авчирч дэрэгдэн чирж өгч 2000 2 он. нэг хоёр онд. Нэг хоёр. Марцаас нэг зэрэг авах нөгөө. Алдсан. Тэр дахин дугаа тэр үний чинь нэг хүүхдийг гэртээ авчирсан. Mesela нэг очсон чинь ажиллаа хийгээд очсон чинь сүргийч амьдралд орсон байсан. Манай энэ хүүхдийг чи аваад юу? Энэ хүүхдийг яан тортож өгч хэлсэн. 2 жил боллоо манай чинь. 2 жил болоод тэр. Одоо насаар хэд. Одоо Би хаач ягаад авах вэ? Дулгай чаас. Хаач Хоёр давах. хаач. Гол гарцсан. Та өөрөө хахгүй юу? Цамха. Гол гарцсан. Би жинкнээсээ бүрдий. тийм ээ? Ингээд тийм. Хөөч хаач авах. Би яагаад Тэстивлээд хийв заавал нэрээсээ Эм цагаар наа. тийм амраа нэрээсээ. Намаа гэж Чамроо одгийн гонжоо таамагтай. аав шиг таахгүй арандой мэлгүй автаг амар адилхан. Намаа одоо аав чи ийм хүн байсан. Яг Одоо 14 онд ч би таацаад нэг явчихсан байна. Тэгвсэлээ зүгээр айлтчаад зэрэг нэг найз байсан. Тэгэж явж ирсэн чинь. Одоо тэр доо ичээс нэг гогшин. Тэр чинь арай бомбол өгч биш үзэгдэг. тэр чи ийшээс үуч. Тэгээд тэгж. Алтан ажиллах. Халахгүй болох гэж байгаа ямар ч гэсэн энэ удаад нэг юм ч гэсэн тэр нэлээд том дугаарн таа гэж бодлоо. Тэр дамбай шиг дэрс ингээд Тийм. тэгээд би өөр нэлээд ийм
90 оны ардсан хувьсгал эхэлж байх үедээ нэг ардсан сэтгүүлчдээс социал-демократ нам гэх тэрүүгээр чинлэхлээл хамт явж исэн. Тэгээд дараа нэг хуралд урангайд нэр дэвшээ, дундуур нэр дэвшээ гэж чинь усаг хийжсэн шүү дээ. Тэгээд дараа нь онголын хөдөлгөөний тэргээд тэгээд тэрнээс жоохон ш одоо уян сүнд чинь нинжагийн албатай юугаар л снэкэн хамт дуурдаг байл. Тэгээд соёлын хавьяа цэцгэлтэн цолж авцсан байна. Тэгээд би өөртөө байгаа баримтууд тэр одоо нэг 79 онд радиогоор явж ирсэн тэр радиогийн бичлэг мөчлөгний тэр юмнуудыг алтан фондоос нь аваад тийм юмнуудаа мөрдүүлчихэд тэгээд би тэрийг барайд очив. Тэр шахтар ийм нэг баримт байх юм аа, ийм хүн байх юм. Минууны талаар тааны дуурал өгчээ. Юм хэмээр манай аймгийн хар орны шүү дээ. Ингээд нутаг орны хүмүүс яаж эхлээд энэ лавх чинь яг эхлээд юу яах та баян гол юм өгч бодоод байгаа шүү дээ. Эхлээд нэг яг нарийн тэл нарийн тэл тэгээд газар цуг явж ирсэн хүмүүс нарийн тэл. Тэгээд цуг явж ирсэн одоо тэр хүмүүс нарийн тэлийн гол хүмүүс байсан байгаа байхгүй. Бардсан гэдэг чинь одоо нэг баясгалын дээр аав мөн үү? Тий. Тоцолон утгын төр. Баясгалын чинь. Одоо ойдоо итгэж чинь дүүн бандсан гот гэж байсан биш үү? Тэр ах дүүс явагдав юм. Тийм шүү ганц одоо утгатай. Тэр бандсан гэх ах гэлээд үйдий. Тийм бахуу. Тийм. Чи олуулж шүү. Тэгээд одоо баясгалан. Тэгээд юу яалаа? Тэр юмудаа очсон. Тэгээд ингэсэн аахан танилцаад яагаад тэгсэн нэг миний тэр юмуудыг үзчихээд би телевизэн найруулагчтай нэг өөрийнхөө санааг нэг иймэрхүү юм юу яадаг юм гэсэн санаагаа хэлсэн чинь өөрийгөө төч сэтгэл нөтгөө нэгэн том юм баримт киноны стандартыг хангасан тим нэвтрүүлэг тим кино хийнэ гэдэг ингэчлээ. Тэгээд одоо нутаг орн руу явж төрсэн газар нэтрээ юмудын зураг хөрөг амаар байх юм. Тэгээд тэр зардлуудыг гаргаж өгөөд би өөрөө явах байсан чи тэр юм явж чадаагүй чи ялаа. Солонгос явчлаа. Тэгэхгүй. Гадагшаал явсан. Бид нэр л лав нухстай ирсэн дэрчсэн. Тэгээд л ямар ч гэсэн давна туулганы зардал юмнуудыг гаргаад тэр нөгөөд сэтгүүлч оператор тэгээд тусдахуул гэж зөндөө юм юм. Тэгээд эднүүдийн зардлыг гаргаж өгөөд тэгээд орчихсон. Тэгсэн нэг өдөр яасан л энэ одоо юуны цэргийн түүхийн музейд зураг авах гэж байгаа. Үлээ эрт авна. За тэгээд тэр зураг авалтын дараагаар танаад өчсөн шүү. Үзэж байгаа гэж ихтэй. 3-4 жигнөр болсон бидчихэ гэж их нэртэй хэлээл ажил дээр байсан чинь ноцтой. Тэгвэл ачаа тэгэхээр чи юу явуулсан байсан те? Би баруун байлаа. Баруун байлаа гэсэн явуулсан. Дөнгөж ирж ирсэн. Тэгээд яасан чинь гарлаа гэсэн цаа хурдын хүрээд ирэх байхаа гэж бодоод байсан чинь нөгөөдөө чинь тэгээд хэллээ хаана явна гэсэн чинь сансар дээр явна гэнэ. Одоо сансар дээр явна гэж яг өглөө өгсөн чинь юу тийм юм байх гэсэн тэгээд чи зинтэй юм болж байгаа чи. Тэгээд манай дээр зураг аваад тэгээд тэр нэвтрүүлгийн шин тийм байдлаар захиалж хийлгэсэн. Тэгээд бас нэг Монгол радиогийн сурвалжлагчид бас материалуудаа өгөөд тэгээд нэг тусгай архивын чиглэлээр бас жаахан тэр чинь юу хийхсээс хойш штэ тийм ээ. Тэр нэг шатсан хийсэн тэр кино хийснээс хойш бас нэг материал болсон. Тэгээд би шинэ халахгүй ойд орчхоод дорн дээр халахгүй очиж тэргийн шуумаар явсан. Бага орон данартай явж. Тэгээд тэр гүшүүм шоудын цэцэг мэцэг өргөөд
тэр ёслолт нь оролцоод яг тэр оршуулсан газар нь шүү дээ. Тэнд нь одоо Монголын хэлж дайчдын хөшөө гэж 79 онд байгуулагдаад нээж яхад нь би 8 дугаар ангийн хүүхэд оролцож ирсэн. Тэгсэн тэрний одоо болсон чинь нөгөө төшин тэр Монголын хэлж дайчдын хөшөө гэж 80 баах хөшөө гэдэг хэд онд юм тэр нь 79 он. Тэгэхээр наа бичиг 78-нд зэрэг явж 79 онд зэрэг байхтын үед байна. Тийм бай. Биш 81 онд алах. Тэгээд 90-д эрэхтэй бас нэлээд тийм материалууд шинээр нэмж олсон байсан. Тэр мөрийг нэмээд Монголын радиогийн сурвалжлагчид захиалга өгөөд. Тийм материалуудаа өгөөд. Тэгсэн чинь тэр бас сэргэлийн нэлээд тийм чухал тийм дурсамжийн юмнууд бас олоод авсан байсан. Тэгээд явуулсан. Тэгээд ер нь бол юу юм блэ те. Дараагийн лаг гэдэг юм чинь 34 онд цэрэг татагдаад тэгээд цэрэг татагдахдаа манай одоо ноолоо гэж биш үү аав яхан. Тэр ноолоо энэ вандасэнгүй тэр мөндөс содном нэгэн хүн байдаг үлээ. Нөгөө халзан содном. Дажиатм. Энэ дөрөвтэй цуг цэрэгт морч ирсэн юм лээ. Тэгээд цэрэгт мордохоос өмнө уянгийн улаан гэрийн хаачин дээр ажилладаг байсан гэж байна. Баруун солгоогүй дэндүү. Баруун солгоогүй болсон дараа нь болсон гэж байгаа. Тэр солгоогоор бичдэг болсон нь би одоо ярих гэдэг юм л. Тийм. Тэгээд яасан чинь энэ цэргүүд одоо морио орчиж ирсэн юм уу, машин харж ирсэн юм уу юм сонгины улан гэж яриад одоо тэр энэ сонгины юм шиг байна. Тийм. Сонгины уланд хувцсан өмссөн гэж байна. Зэрэг хувцсан өмсөж. Үгүй үнийг танихгүй болооч ийсэн гэсэн. Тэгээд яасан чи хувцсаас үж өмсөд яа ичиг үсэг мэддгүүд нь ийшин жагс. Мэддгүүд нь ийшин жагс. Яг үл мэддгүүд нь ийшин жагс гэсэн. Тэгсэн чи тэдний дотор тэр дөрөв тав дотор бол ямар ч гэсэн ганц бичиг үсэгтэй тэр дараагийн алга гэдэг юм гэсэн гэж. Нөгөө дөрвөн ч яг нэг үл мэдгч рүү салгаад явсан чи нөгөө чинь нөгөө дөрвийг дагчихсан. Би үл мэдгч гэж та дөрв чимээгүй байгаарай. Хэдүүлээ салахгүй биш нэг дор байхыг бодъё гэж хэлсэн юм. Тэгээд үл мэдгч гэсэн чинь нөгөө чи би солгоо гэдэг. Солгоо гараараа харандаа бариад наадуул нь баруун гараараа гэж нөгөө Монгол бичиг заалгаалын гэсэн чинь нөгөө дүүлийг нэг хагас дутуу нэрээ тавьдаг хэмжээний болж явах нөгөө чинь уусаа гарт нь айл гарт нь харандаа таарна тэр үг айл бичдэг болсон байсан. Тэгээд хөөдлөгөл өөртөө явуулснууд гэж алгацсан л. Тэгээд 34 онд тэгээд нөхдүүдээс салаа явсан юм чи 39 онд 4 жилийн дараа аваад 39 оны ихээр юм шиг байна. Тэр одоо халахгүй юухаасаа өмнөх юм шиг байна. Хоёр тусдаа байсан юм уу да тэр чинь. Халзан содномгой ноолоо 2-1 анги. Наадах тэр мөндөл содном вандасынхой 2-1 ангид байсан юм. Хотын энэ хавд байсан юм л. Тэр үед хот жижигч байсан юм байл. Энэ уляастай тэр авирууд байсан байна. Тэгсэн чинь нэг өдөр л МК гэдэг машин анги дээр нэрэл тэгсэн нэг гоё зэргийн дараа бууж ирсэн гэж. Тэгсэн нөгөө таг байна байсан гэж. Зэргийн дараа болчихсон. Тэгээд анги мангийн жагсаад бөөл юм болоод л ингэсэн чинь хоёр анги дээр л очисон шиг юм ярьдаг байсан юм аа. Тэгсэн нөгөө дүүлдээ чөлөө аваад тэгээд нэг өдрийн чөлөө авсан шүү. Тэгээд МК гэдэг машины дэвшин дээр суулгаад нөгөө дөрвийг авчираад тэр өөрийнхөө анги дээр авчихсан гэж. Тэгээд ярав цэрэг дуудаад тэр ярав цэрэг нь харангаа хүн байсан гэдэг нэрийг хоёр янзаар хэлээд байт юм аа. Тэгээд нөгөө өгчүүлэн тэгж яриад байдаг гэсэн. Тэгээд тэрний дуудаад яасан гэсэн. Миний нөгөө хадгалуулсан юмыг авах хүмүүс чинь энэ хүмүүс байгаа. Энэ хүмүүс ирж авах шүү гэдэг. Тэгээд яасан чинь эсгэл лад руу орсон гэж зэрэг. Тэгсэн нааран дээр ингээд дөрвөн хайрцагтай байсан гэж байна. Тэр цайны хайрцаг юм да. Ийжсэн. Тэгээд яасан занаанаас үзээд би хэрээрээ тооны халагдах юу гэж нь бэлтлээ. Өмсөж үзээ тааруулаад аваарай гэх. Таарсныг тэмдэг тавиад
буцаагаад авчаа гэсэн чинь. Тэгсэн халагдахаар өмсөх хувцс байсан гэж. Дөрвөлөнд. Тэгээд бүс бодол гайхалтай гэдэг. Бөө тийм. Тэгээд зэрэг имэйл заар мэдчихсэн. Тэгээ нөгөө чинь хүмүүс үзээд л ер нь харснаа тэгээд хадбал тэмдэг тавиал ерөөсөө их нь буцаагаад тийм ба. Тэгээ халагдахаараа ирж явна гэж тэгсэн тэгжсэн гэсэн. Би ч одоо ингээд зэргийн хүн боллоо. Цаг дээр айгүй байвал тэр чинь нөгөө 5 жилийн зэрэг болчихсон байсан гэж байна. Цаг дээр айгүй шиг байвал та нар ингээд халагдаад явах. Би одоо хүзүүн дэсгаар яв. Тэр уулзалтаж чадахгүй байх гэж одоо ер нь бодоод явсан юм. Та тэгээ уулз, та тэгээ чоромч нэг уулзуул гэж бодоод явсан. Гэж хэлээд тэгээд яаж ийсэн юм. Ангид нь өргөж өчгөө тэгэл салсан юм. Тэгээд тэрнээс хойш хуудал үгүй зүүн хязгаар байдал зүйлээгээл энэ дээр чи марш хийгээл. Тэгэл тамсагчж байлаа. Тэр яваад гүчний ихний тэр айхтар том тулдаа маань бүтчихсэн. Тэгээд ингээд нөгөө юунууд судлахтай ганц зэрэг 34 онд Оросд цэргийн сургууль явсан байна. Дэмэд Жанжин гэж байдаг шүү дээ. Сонсдог тийм. Тэр 32 онд Гиндэн ерөнхий сайд байхдаа Оростой зөвлөлт улстай юу Португал гэрээ байсан. Тийм. Тархтын юм байсан шүү дээ. Тэр дайм мэдүүдээр юу байдаг шүү дээ. Тэгээд ерөнхий сайд байхдаа очиж Оростой гэрээ хийгээд ингээд гуравдагч орон энэ Монгол Орос хоёр орны айл нэг рүү довтлсон тохиолдолд өөрийнхөө орны руу дайсан довтлоо гэж одоо үзэж хамгаална төсөл гэсэн тийм гэрээ байгуулж ирсэн байна. Тэгээд тэр гэрээний хүрээнд Дэмэд Жанжин юуны зөвлөлтийн батлан хамгаалах комиссарын даргатай гэрээ байгуулсан байдаг. Монгол Ордын хувьсгалт цэргийг орчин үеийн айран болгоно. Орчин үеийн айран болгоход одоо Оросын тусгай хүчний сургуульд тэр хүний одоо шилдэг байлагч дарга нараас сургаж мэрэгжил нарийн мэрэгжил эзэмшүүлсэн тийм гэрээ байсан чинь. Тэгээд 34 онд тэр гэрээнийхээ дагуу 15 хүн сонгож Оросын тусгай хүчний сургуульд нарийн мэрэгчлэр сургасан байлаа. Тэрний нэг нь тэр дараагийн албатай хүн байсан. Газрын зургийн чиглэлээр мэрэгслэж өссөн. Тэгээд төгсөөд ирэхдээ даалгавартай ярьсан. Ерөнхийдөө тагнуулын чиглэл юм гэсэн үг тийм. Монголын Дэмдийн 15 юу курсант, Дэмдийн 15 офицер, Дэмдийн 15 дарга гэх ийм нэр яваад байдаг байхгүй түүхэнд. Тэгээд тэднүүд чи ихэнх нь буудуулсан. Эсрэг гэнэ нэмдийн хэрэгтэн гэдэг буудуулсан. Тэгээд тэг буудуул нэгэд нь буудуулсан. Тэгээд 39 онд ер нь зөгөө урдсан байсны хоёр нь нэг өдөр амрагдсан юм л. Тэрэн дээр дивизийн дараа шаариг өгöd байгаа юм. Тий шаариг. Тэр дараагийн тэр хоёр чинь одоо шарилн зэрэгцээд байж байгаа шүү дээ. Шаариг чинь сая нэг үлдсэн кинон дээр чинь гарч байгаа юм. Их зохиогч, гүйцэтгэгч дараагийн лог. Яг тэрний чинь баруун талд нь шууд шаариг өгöd шүү дээ. Тэгээд анхны тийм 15 офицерын нэг юм л. Тэгээд Оросоос ирэхдээ зөвлөлтийн тэр Жанжин штабаас тусгай даалгавартай ирсэн. Тэр нь болохоор энэ халахгүйн орой халахгүйнээс цаашаа хэлийн цаатал дээр Жанжин сүм хүртэл тэр газрын зургийг үлдэх. Тэр үе чинь тийм газрын зураг гэж наривчсан байдаггүйсэн баг. Тэгээд тийм газрын зураг хийх тийм даалгавартай ирсэн. Тэгээд газрын зураг их тэр ажлыг үүсгэхдээ ерөөсөө баг тэр маш тайл харцдаг. Тэр юм хийхгүй. Тэгээд их мэдлийн хувьд ерөөсөө тэр одоо маш их дэмждэг гэж харцдаг. Тэгээд өөр наагур дарга нар бол
тавьддаггүй. Энгийн байх үедээ тэр МБК гэдэг маш МБК гэдэг шинэ нөгөө хамрын гоод гашаатны харам шиг байдаг гэсэн чинь тэр юм лээ. Жинс тав шиг юм тийм. Ууртах шуутай одоо жижигхэн дэвштэй. Тийм. Тэр чинь МБК гэдэг шиг. Тийм МБК ондаг тийм. Тэгээд цэрэг жолоочтой. Тэгээд яг ажил тэр нөгөө зургийн ажлыг хийгээд явах үед нь тасаг цэрэг хамгаалж явдаг. Тэр үнийг. Тэр хамгаалтын тасгийг нь одоо саяын кинон дээр яриад байгаа тэр хүмүүс байна. Тэр Бирван бүрээч нь. Тэгээд наанах тэр сум зэрэг мөрөө тэр аль штэ ширчмэрч ингэ. Тэгээд тэр тасаг цэрэг хамгаалж явахдаа ингэдэг байсан гэж. Алсад ингээд дөрвөн харуулгачдаг. Дөрвөн талд нь. Тэгээд нэг цэрэг нь тогтоон зэрэг морин барай ойрхон байна гэж байдаг. Нэг цэрэг болгодог зэрэг нэг хүнд тийм төмөр хөлтэй дорн авч явдаг байсан гэдэг. Тэр нь одоо болохоор нөгөө инженерүүдийн нөгөө шагаад нэвлээд тиймэрхүү юм хаасан шиг юм даа. Тэгээд тэр нь морин дээр тэгж хийж явдаг нөгөө хөлийг. За. Дурнгийн үрчээд тэгээд явдаг байсан гэж. Тэгээд тэгж явдаг тэр дурнгийн авч явдаг байсан хүн болохоор сүүлд бас жүжигчин гэдэг бас одоо нийслэлхүү гэдэг кино шүү дээ. Тэр нийслэлхүү кинонд тэр данши өвгөн гэж гардаг шүү дээ. Тэр хадам хэцгэн болоо. Тэр нь тоглолт тэр мэндэ гэдэг үе юм гинэ. Тэр яг тэр одоо дурнгийн үүрээ данши өвгөн морин дээр тэр нэг төмөр хөлийг аччихад готж явдаг тийм юм байсан гэж. Бирог болгодог зэрэг нь морин барайд тэгээд ойрхон явдаг байсан үед одсон юугаар нь саяын киног үзсэн чинь бараг тэр ширчин гэдэг хүн чинь морь баригч нь байсан биш байна. Тийм их ойрхон байсан. Бирог бол ерөнхийдөө тэр нэг дохоо мохоо хүний тэрэл асуудал дээр л явдаг байсан юм л юм. Тэгээ бирог чинь нэг тэр лагагийн тухайн нэг ном бичсэн гэдэг юм. Тэр ном нь байна олдсон. Тэр хүүн тийм. Тэр ном саянгаас төлтөн тэр гарчих нь юм байна. Тэр ном ч олдсон гэсэн. Багсыг ном гэдэг. Тэгээс би тэр үнтэй байгаа. Тэр бомбын шилдэгс юм гэдэг чинь. Тэрэнд бирог олсон байдаг. Тэр дээр л нарийн бичсэн гэсэн тийм. Лагагийн тухайн үү. Тэгээд тэгж явдаг байсан гинэ. Тэгээд заримдаа Оросын хоёр хүний суудалтай онгоц. Тэр одоо мингийн талд чинь явж явах юм. Бууж ирээд аваачдаг гэсэн гэж. Тэгээ эргэж ирэхдээ тамхи өөрөө тамхи татдаг юм байсан гэх. Тамхи тэр одоо чихэрч юмсны тэр юмнууд авчираад нөгөө зэрэг үлдээ өгдөг. Их сайхан зэнтэй тийм юм байсан. Тийм хүн байсан юм гээд. Тэгэхээр Монголын анхны нарийн мэргэжлийн офицер байсан юм гээд. Тэгээд одоо нэг Орос сулдаас байдаг шүү дээ. Тийм Орос сулдаасны артал ингээд нэг давуу гэдэг тийм. Тэр шиг тийм Орос сулдаасны ард дээр зурдаг байсан гэж. Тэр нөгөө зэргүүд нь дурсан байдаг гэж. Тэгээд юу сэлмэн харандаа Орос сулдаас энэ төр гэдэл сонь юм хулдаас нь цаасан тэр гэж яддаг чинь. Хулдаас нь цаасан гэдэг нь кайт цаасан шиг байгаа тийм байна. Тэр юмнууд байдаг. Тэгээд тэр тийм материалууд дараа ягаад тэр нарангийн бүрүү нэг найруулж бичсэн. 100 дэмжсэн өрөвчлээд. Ерөнхийдөө гайхалтай найруулсан тийм. Одоо нэг тууж бичээд гэдэг. Аюуш тууж гэдэг л тийм. Тэр шиг тийм тууж бичээд. Тэгээд зүгээр улсын баатар нийтрийг тийм цолмол нэгж олох байсан шүү дээ. Тийм бахад. Тэгээд та тийм болголоо гэж хэлмэж яах гэж. Тэрэн дээр зохиолын баатар болгоё гэж бодоод түүнд тэгээд тийм юмд оролдоод байгаа даа. Яах вэ? Тийм манайхны удам тийм камиактан тийм алдахтан байсан мэдгийг юу хүмүүс тааж үзчихээ тийм. Тэгээд мөндөж содом ахдаг зэрэг ирээдэг гэсэн юм. Одоо тэр хүүхэнд одоо тэр ням өсрөн гэж хүүхэнд жилээ. Тэгээд яг явахдаа
дүүдэг тэр дүү байсан юм өөрөөс. Ингээд содом хата гаас өгч. Тэгээд үлдээл. Тэгсэн чинь маргааш нөгөөдөр муу тэгээд морин дээр ачаалал миний шаардлын аваад ирчихсэн гэж ойлчихсан. Тэгээд арх ухаарал ойлтон бас амар ойлтон. Би лав гэдэг. Тэгээд өөр ирж яхад зайлшгүй мороор иржсэн гэлээ. Тэгсэн чинь тэр нааш тэр юугаар ирсэн зайлшгүй ядрахан гоцтой. Тэгээд амьтан сухтагсан тэр үед айгаад тэр авихын зарим юу юм ирж байгаа айжсэн. Ээж одоо их юм хэсүүрхий үед яадаг байж тийм. Тэгээд байсан бол одоо бид яадаг байсан бол мэдхгүй шүү дээ. Нэг гол юм дээ. Цагаас оруулахаар энэ бамбуулаас салтгүй байсан бол юм их мэдэж чадсан. Бусдууд нь өөр явтагаад тэр наацсан явах юм. Тэгээ манай хүн бол ерөөсөө яах хайш ерөөсөө ойхон бас юугүй. Ерөөсөө даваад нэг хэл юу юм шиг тэгэл ерөөсөө нэг мангар тулж юм шиг ерөөсөө цаанаас бас юм уу чинжи байдаг баг. Би одоо л харин насны эцдэр л одоо л жаргаж байгаа энэ баг гэж бодож байгаа юм. Яг нь өөр хүүхдүүд. За одоо яг нь 3 хүүхд 5 хүүхдүүдтэй хойд удаа царай харуулсангүй яах. Яг нэг хэсэг арх угаал ямар сан дэмдгээс үгүй би арх угаал өөрч. Танаа оргод ирээд танаа бас энэ өвчтнээ аваарай гэхээр пал гэж ус арх алгуулсан. тэгчихсэн. Аймэрийг бүлээ. Бүлэлтэй өнгөдөг чи аймэрийг бүлээ. одоо явнаа гэдэг тийм. Жижигхэн гарч ийн гал гэсэн чи. Хэлсэн чи райдгүй. Энэ хүнээ захгүй маа гэсэн. Пал гэж. Нөө ууцсан бас арх залгуулсан. Хойлоод гэдэг зэрэг ямар толгоо болсон. Нэг жигтэйх ингээл нэг абаа хойлж байгаа шиг л болсон. Нүсэр чинь болсон тийм. Нүсэр юм байна. Би тэр чинь ингээд өчгийн сааснуудыг чи ингээд игнүүлээд наагаад байгаа юм шиг. Хоёр энд яг болцоо байсан бол уг нь ихийн аав эдний ижийн уг нь олоод тавьж марл явдаг тэгээ даач олдохгүй юм шиг яг олдохгүй юм чи. Энд яг ингээд нарийн ярихаар барах баталцыг гаргах орхонны хүн байсан ч юм шиг байна. Тэр ярианы хэрэгтэй. Тэгэл нөгөө таацыг юу наач ирэхгүй. Дүүсэн дээр аваад эндээ гэдэг чинээ л гээд юм. Тэр одоо тэр үедээ одоо ихнэр одоо янз бүрийн мөнгөнд дараад өмөрөд одоо нэг толгоороо манай ээж бамбол дож хоёрыг лааш алээд байсан. Хөөе энэ гүсгэн дээр ууч тавьцнээ. Гүсгэн дээр тавьсан чинь одоо тэр хин авсан гэж байгаа. Ахраа нүдэг мөн гөгш. Авчих шээ. Тэгээд нэг хэсэг мотцсон. Өнөө яг лаваа хийчих. Тэр чинь аваачаад. Лавагч ээж их юм. Цагаасаа авч байгаа мó. Цагаасаа авч байгаа мó. Юу ч хэлээ энэ нөө. Манай өнгөгийн үг. Энэ мамагийн үг нөгөө уянгаа. Наашээ. Энэ танаа өнгө. Чи өдөр ихтэй очихоор энэ үг таних уу? Танихгүй. Танин даа. Энэ нэг үсчээ да. Тэгээ би ч тэгээд байсан байж тий. Манай авдаг байхгүй. Морин толгойд албаа. Бидэрт хүмүүний тоогоор албаа хийж өгч гэдэг. Ацны шир. тэрний зургийг нэг авчихсан. Морин толгойд албаа. Одоо тэр жим дэрж ид байгаа. Зургийг нэг аваа. Зургийг нөө. Авсан би очиж үзээг бол таа гэдэг сүүл хийчих байхгүй. Хөөхд би тэгээ хин хөөхдөд манай ангийн хөөхд гэсэн. Тэгэхээр манай анги тойд гэж үзье. Тэгээд яах вэ? Хүүхдүүд энэ гар утасны зургаар аваадахгүй. Тэгээд үл аваад болно. Тэрийг нэг аваад тарай. Тэгвэл одоо тэр нөгөө тгий чинь тэр шүү дээ. Тийм. Нөгөө богцоотой танахаас олж ирсэн байх шүү. Энэ наадах чинь биш. Манай аваас одоо танаа ичиж авч ийсэн байхгүй. Тийм. Энэ аваатай хоёулаа хайрцгийг хоолойч одоо өөр ухаахтай айгу. Хайцгаа чи бичижсэн шүү дээ. Айгуул тийм байгаад. Энэ ч хоёр ийм гөрөөс буух юм шиг байдаг. Энийг чинь дуурайлгаад манай тэр дотох сийлээд одоо нэг бас нэг амар бас ойт юм. Юу хүмүүс одоо нэг
тийм одоо сургуулийн нэг одоо төсөл урлагийн хүний толгоомлогоо яадаг тийм юм дотор ингээд богонуудын зилээд ингээд тавьчихсан тийм. Одоо ингээд бүр ингээд Панорам гэдэг нэг шүү дээ. Тийм юм мотор шийдлэжсэн. Энэ хайрцаг дотор та тоглоом хайрцаг байсан. Хайрцаг авсан гэж. Одоо энэ хайрцагын орон юм байна. Тэр үзүүлээд байгаа. Наадтай энэ үү татхахаар ийм уухад одоо санаж байна. Тийм. Манай аав тэр жис гаваас навчижсэн. Нас навчраг бол ийм л алга болох. Алга болох зүйл. Тэгээд энэ маш хатар байсан юм ба. Тийм. Одоо нэг яг аслаа бастай юм шиг. Би үл тэр дэргэгийн тавар хийжсэн үний өө хийжсэн. Тэр зэндмэн гэдэг хатар биш. Зэндмэн сор зэндмэн гэдэг тийм тоглоом байсан юм. Соо. Өөр хийсэн. Банаад байсан да. Тэр аюул танаад байж байгаа яас өөр. Манай зэндмэн байдаг байсан. Байдаг байсан. Тэр зэндмэн энэ наад хоёр чинь танаад чицсэн. Тэр центрмүтийн гараар талбсан юм. Тэгсэн байраа. Шатар шиг юм. Одоо янз бүрийн даалуу шиг юм. Даалуу шиг зэндмэн гээ. Ингээд тийм зэндмэн байдаг ус тэр хүний хийсэн юм байсан байх чи. Тэр мөн зэндмэн. Одоо даалуу шиг юм дараа ингээд янз бүрийн юм ингээд яг л даалуу байгаа. Тэр 12 жил тэгээд сීлцэн тэр зэндмэн гэж. Харал Таарс нэг тийм ийм гошуутай нэг юм байдаг байсан тэр нөгөө. Тэр хаалт байна. Энийг биш тэгээд энэ хайрцгийн сэргээгээд хийгээд өг гэж ийж ади хахад өгч уусан байхгүй. Бүрвий тэр сайн санд гэсэн чинь энийг хийгээд өгсөн. Угташ. Тэгээд яасан чинь чи хайрцгийн ягаад өгөхгүй гээд ийж тэгсэн чинь оо хайрцаг ийж хэр иднүүд гээл дахиад идэж альчгүй болчих. Ингээд тавьчихгээд. Тийм бурхны агуу шиг юу гэдэг. Тэгээд ангаа эднэрийг л тэгээд шүүр мөр их юм байсан гэж ярьдیں۔ Тэгээд одоо ихнэр хүний толгоон боол байсан шиг байна. Тэгээд дайлан дөөр мөнгө байсан гэж байна. Тэгээд ичи их юмтай хүн байсан гэсэн. Тэр юм тэгээд лавч идэртлээс гэж яриад. Ангаа болохоор тэр яах вэ? Тэр анхаад юм дэнг хайгаад таваад итцэн мангаал тийш нөхцөгээл бөөнл болоод. Тэгдэг. Тэгээд аав жахан доромж юм таа. Доромж байгаад аав чинь ямар хүнд юм хэлэх хүстэй юм шүү дээ. Манай ижил амтайгаар л. Тэгээд захир ууж үлээсэн л аав. Хоёр ахыг яманараа гаран дуудаад урахшгүйгийн дуудаад Захир мөн аймгийн мужид байдаг. Мужид байдаг юм шүү дээ. Өөр хүний нэрээр байдаг. Тэгсэн чи данс сав гэж хүн гээд тавьчихсан баг. Данс савдын гэж захир уу байдгийг. Тэр чи харин болбол үзчих манай аавын бол яхаа данс савдаг хүй. Яхаа данс савдаг уу гэдэг. Тийм үү. Тэр дээр цаачаа нэрийг буруулж байгаа юм гэдэг. Өсгөн дөр байсан. Тэр дайлантай сахар гэдэг алах. Тэр тоглох цуцдаг юм манайд байсан байна. Сум гэдэг. Одоо нэг юм хонхоргой туугадаг цуцдаг. Бөөрхий хоёр талаас ингээд хангичдаг. Тийм. Юу туугадаг юу гэдэг юм л өөрөө хэрэглэдэг. Ивэл бөөрхий үргэлжлүүлсэн билээ дээр би. Тийм. Тэгэл наан бас нэг дайлантай байдаг гэсэн тэр одоо тохно цоор морол гэж шиг өвс шиг юм. Тэгээд уул гэнэ. Тэр хоёр чинь нийлээд хар юм болгоод захиурлоо авдаг гэж. Одоо нэг захиурлоо гэдэг бид замаар явахаар юу байдаг шүү дээ. Тийм ээ. Тэр тэндээс захиур авдаг гэж. Юунд тэр нэг бол уул шиг юм чинь тутгаан зэрэг нөгөө тэр захиурны тийм юу шиг асаадаг юм ажилладаг. За машин дотор ийшээ яваад яа наатаа. За би танд тэгээд яана. Тэгээд нэг яг гаргасан нэг үс. 22 гаргасан гэдэг. Харин ерөөсөө рекорд юм блэ тийм. Тийм. 22. Тэр даваад чөгшин бичсэн ном дээр байсан байхгүй. Тийм. Тэгсэн чинь хамгийн олон хүүхд явуулсан. Би хараачихгүй л хөөж байгаа. 20 дүүт. 20 хүүхд гарсан гэсэн. Тийм. 3 хүний 2 хүний л хүүхд байсан. Тэрнээс тэгээд амьд сэрүүний дээр гэж байна. Загын нэгтлэн нүднүүдийн тэрний чи чинь биш та одоо төмөрөө хөөгдөхгүй. Одоо бид нар буур гэж чи нөгөө дуулдаг хүмүүс хэлээ. Дууч. Тэгээд гот руу яваал үнтэй суухаал. Тэгээд одоо дөг хурж яв. Хянаа найруулах чивч зүрэн гэж хүн байсан. Тэгээд
тэр байсан юм. Одоо энэ жиг зүр биш юу? Канаа найруулах ч байсан жиг зүр гэж. Одоо энэ кино тавиад биш гэж юм Биш. Ахаач Өмнө нь байсан. жиг зүр канаа найруулах ч байсан. Нөгөө нэг цэдүүхийг чинь даваагч нэг жиг зүрэн гэж найруулагч манай ах дүүс ингээ яриад байгаа юм би нэг. Даваа адалж зүр үгүй тэр даваа гэдэг чинь тэр хаан тийм яриад. ламп. Цэдүүхээ хүүхэн чинь тэр ичээд талах дүүс юм бэл. Тийм биш. Надад ч жолч юм бэл. Тэр үегээр дамжи тэр нөгөө 98 хүн билүү. Нөгөө нэг инкэ харан дэйкэ шүү дээ. Тэрний дүүгээр гэж авсан тэр даваа гэж аваач. Тэ харин нэг юм гэж болохоор цэдүү хөөгч шүү дээ тий. Биш. Биш юм уу? Дүүг нөхд. Оо дүүг нөхд юм. Их ч хүн илүү дүүг нөхд. Энэ чи цэдүүхээ их чинь юм уу дүүг. Их чинь байсан баха. Их чинь байсан баг. Тэгээд огт өөрөө өччихсэн шүү дээ. Тэр өнөр цэцгийг өргөж авсан даваа гэдэг чинь тэр бас ичийн талтай хамаатай байсан шүү дээ. Нөө бас тийм найруулагч. За ахна цэгмж. Манай дүү байсан. Одоо цэргийн дарга хүн байсан. Манай цэцэг билгээ. Архинд ороод айлгүй цэргийн даргаасаа тэгээд архинд ороод сүүлдээ гачиж ирсэн юм. Чи хайлтгалт мэдмээр чи тэр 36 байхад 12 айлын араас усан чи тэр нэг өгш нэг тэр сууд байгаа нэг харагцсан хүнтэй айл нэг орчуулдаг байсан шүү дээ. Санахгүй байна. Тэр айл. Чамаа халахад явж байгаа гэж л да. За хөргөж гэж дөө. Тэгээд хийчихв. За одоо тэгээд атгас чи өөрөөсөө нэг хөдлөх юм байхгүй. Тэгээд одоо яах вэ? Одоо ерөөсөө энэс илүү баримт гэж байх юм. Ерөөсөө Одоо мэддэг улсуудын шиг ингээл ороод ирчихэж байгаа юм шиг байна. энийг одоо тэгээд юуруу оруулаад энийг уг нь найд өгч байсан бохоо. Би юм уу гэж яриад тэгээд юу тэгээс. Хүмүүс чинь бол одоо нөгөө Facebook, интернет руу тэр том нь орж байгаа шүү дээ тий. Тийм нэг юу нэгээд Facebook дээр тавьчих юм уу? Тэгэхээр хичнээн өгд нь идэх боломжтой болов. CD дээр бас л хөдөө байгаа л да. То манай CD дээр уулахаар шинээр бас компьютер хийж үзэн шүү дээ. Тий. Цаасан дээр хэвлэх бол өстой баха юм уу? тэр бүтэхгүй тэр. Оо бүгд хуйлаад гэдэг зэрэг баг толгоо Оо нэг чигтэх ингээл нэг абаа хөлж байгаа шиг л болсон. нүсэр чинь болсон тий. Нүсэр юм бол. Би тэр чинь ингээд өчгийн сааснуудыг чи ингээд игнүүлээд наагаад байгаа юм шиг. Хоёр энд яг болцоо байсан бол уг нь ихийн аав эдний ижийн уг нь болоод тавьж марл явдаг тэгээ даач олдохгүй юм шиг яг олдохгүй юм чи. Энд яг ингээд нарийн ярихаар барах баталцыг гаргах орхонны хүн байсан ч юм шиг чих байх юм. Тэр ярианы орхон. Тэгэл нөгөө таачих биш юу наач ирэхгүй. Ах дүүсэн дээр аваад Эндээ чинээл гээд юм. Тэр одоо тэр үедээ одоо ихнэр одоо янз бүрийн мөнгөнд дараад өмөрөд одоо нэг толгоороо манай ээж Бамбол дож хоёрыг лааш алаад байсан. байна Хамаг юм энэ алдчих. энэ явдарч шингэлцэн гэх тийм. Үгүй энэ гүсгэн дээр ууч тавьцнээ. гүсгэн дээр тавьсан чинь одоо тэр хин авсан гэж байгаа. Ахраа нүдэг гогш. Авчих ширт. Тэр нэг гэсэн мод байсан. Юу яа. Аваа хийчих. Тэр чинь аваачаа. Лагч ээж их юм. Цагаасаа ч юм уу. Цагаасаа ч юм уу. Юу ч гэдэг энэ нөө. Манай хүүгээ Энэ мамагийн хүүхд нөгөө уянгаа. Маш ээ. энэ танаа хүүхд. Чи өдөө ихтэй очиход энэ хүүхд гэнэ хөө. Танихгүй. Танин даа. Энэ нэг үсчээ да. тэгээд дижитал гэдэг байсан байж тээ. Шатинэси. Таньцыг юм одоо ямарч байгаа шүү дээ. Хасар болоод байна. Энэ юм. Гангаад бол үндэ араа илүү
мөнгө идэл мэдлээ одоо ангаа гэж юм уу. Тэр чи харахгүй шүү. Тэгээд тавгчид яасан юм шиг. Ангаа тэр эцгээс хойш тэр хөрөнгөний захираа тэгээд суусан илүү яасан. Тэгээд имэйлийн төлөөгөн баяр ярьсан гэсэн бодомжч юм чи. Ангаа юм. Нөгөө модон шавд нэг гэлээ. Хомбож одоо тэр жан дээр жидэгц. Одоо нөө морин хатаа юу тэрийг тэдийдээ байна. Манай хүүхэд морин хатаа албагаа. Нодоо албагаа. тэр юу ч айгүй тэр савгаа гэдэг юм гэсэн. Хийс албаа мөнгө гэсэн. Манай авдаг байхгүй. Морин хатаа албаа. Бидэрт хүний тоогоор албаа хийж өгч ирсэн гэдэг. Ацны шир. Тэрний зургийг нэг авчихсан. Морин хатаа албаа. Одоо тэр жан дээр жидэг байна. Зургийг нэг авах. Зургийг нь авуулсан бид очиж үзээг болоо таа үгээд сүүл хэлсэн бохоо. Хөөхд бид хиний хөөхд манай ангийн хөөхд гэсэн. Тэгэхээр манай анги тойдож хэвчээ. Тэгээд яах вэ? Хүүхдүүд нахаар утасны зургаар аваадахгүй юу? Тэгвэл аваад болно. Тэрийг нэг аваад тарай. Тэгвэл одоо тэр нэг үгүй чинь тэр шүү. Тийм. Нөгөө бугсгаатай танахаас олж ирсэн байх шүү. Энэ наадах юм биш. Манай аваас одоо танаа ичиж авч ирсэн байхгүй. Тийм. Энэ одоо хоёлаа хайрцгийг хулаач одоо өөр уусахтай юу? Хайцгаа чи хэлчихсэн шүү дээ. Айгуул тийм байгаад. Энэ ч хоёр ийм гөрөөс буух юм шиг байна. Энийг чи дуурайлаад манай тэр дотох сийлээд одоо нэг бас нэг амар бас ойт юм. Юу одоо нэг тийм одоо сургуулийн нэг одоо төсөл урлагийн хүний толгоомол яадаг тийм юм дотор ингээд богонуудыг сийлээд ингээд тавьчихсан тийм. Одоо ингээд бүр ингээд найр нуурыг Панорам гэдэг нэг шүү дээ. Тийм юм мотор сийлэж байсан. Энэ хайрцаг дотор та тоглоом хийсэн байсан хайрцаг авсан гэж. Одоо энэ хайрцагны орон юм байна. Кинонд үзүүлээд байгаа. Наадтай энэ нэг татхахаар ийм ухрахад одоо санаж байна. Тийм. Манай аав тэр жис гаваас л авч жисэн. Нас навчраг бол айгүй л алга болох. Алга болох зүйл. Тэгээд энэ Маш хатар байсан юм аа. тийм. Одоо нэг яг аслаа бастай юм шиг. Би үл Тэр дэргэгийн тавар хийжсэн үнийг өө хийжсэн. хийжсэн. Тэр зэндвэн гэдэг хэлээд хатар биш. Аа. Зэндвэн. Сор зэндүм гэдэг. Тийм тоглоом байсан юм. Соо. Өөр хийсэн. Банаад байсан да. Тэр аюул танаад байж байгаа яас өөр. Манай зэндүм байдаг байсан. Байдаг байсан. Тэр зэндвэн энэ наад хоёр чинь танаад хийсэн. Тэр центрүүтийн гараар лалгасан баг. Тэгсэн байраа. Шатар шиг юм. Одоо янз бүрийн Даалуу шиг юм. даалуу шиг зэндвэн гээд. Манай тийм зэндүм байдаг ус тэр хүний хийсэн байдаг гэсэн баг чи. Тэр мөн зэндвэн. Одоо даалуу шиг юм дараа ингээд янз бүрийн юм ингээд Яг л таалуу байгаа тийм 12 жил тэгээд сийлцэн тэр зэндвэн гэж. Харал Таар тийм ийм гошуутай нэг юм байдаг байсан тэр нөгөө. тэр хаалбаг нь. энийг биш тэгээд энэ хайрцгийн сэргээгээд хийгээд өг гэж ийж адиахад өгч боосон байхгүй. Бүр би тэр сайн санд байдаг. Гэсэн чинь энийг хийгээд өгсөн. Бохоо шиг. Тэгээд яасан чинь чи хайрцгийг ягаад өгөхгүй гэдэг ийжтэй гэсэн чинь оо хайрцаг ийчээр иднүүдгээ айл дахиад ивдээ чи альчгүй болчих. Ингээд тавьчихгээд. Ийм бохны агуу шиг юу игээд. Тэгээ ангаа эднэрийг л тэгээд шүүр мөр хэн байсан гэж ярьдیں۔ Тэгээ одоо хинэр хүний толгоон байсан шиг байгаа. Тэгээ дайлан дөөр мөнгө байсан гэж байгаа шээ. Тэгээ ичи их юмтай хүн байсан гэсэн. тэр ийж тэгээд тэр мөнгө Тэгэхэр мөн анги мөчөд байдаг гэн. мөдөд байт юм шиг тий. Өөр хүний нэрээр байдаг. Тэгсэн чи данс сав гэж хүн гээд тавьчихсан баг. Тэг данс савдын гэж зөвхөр уу байдیں۔ Тэр чи харин болбол ч манай аавын бол яхаа данс савдаг хүй. Яхаа данс савдаг гоо гэдэг. Өсгөн дөр байсан. Тэр дайлантай сахар гэдэг алах. Тэр тоглох цуцдаг юм манай гэсэн юм байна. Сум гэдэг нь Одоо нэг юм хонхороо тоглох цуцдаг. Бөөрхий хоёр талаас ингээд хангичдаг. Тийм. Юу тоглох юу байд юм л өөрөө хийлдэг. Хийлдэг бөөрхий үргэлжлүүлсэн юм шиг дээр. тийм үү. Тэгэл наан бас нэг дайлантай байдаг гэсэн тэр одоо тохно цоор моор л ийж шиг өвс шиг юм. Тэгээд уул гэнэ тэр хоёр чинь нийлээд хар юм болгоод
захиурдлага авах гэж. Одоо нэг захиурдлага гэдэг бид нар заамаар явахаар юу байдаг шүү дээ. Тийм ээ. Тэр тэндээс захиур авах гэж. Юунд тэр нэг бол уус шиг юм чинь тутгаан зэрэг нэг гэт захиурны тийм юу шиг асаадаг юм ажил дээр.